За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Нээл тарагийн маань энэ удаагийн хөтзөр дэлгэлт эхлэхэд бэлэн боллоо. За юу яасан хэдүүлээ. Энэ удаа хэдүүлээ их гоё сэдвэр үзэх болно. Миний амьдралээ одоо тохиолж үзүүлсэн одоо санамсаргүй үйл явдал уу эсвэл хувь тавилан уу гэдгийг одоо хэдүүлээ одоо энэ хөтзрөөр үзэх болно. За одоо 3 хөтзөр байна. Морин тэрэгтэн, тэнэг болон зоосны хүлэг баатар. За чулуу бол нэг айхтар юу биш шүү. Хамгийн гол нь хөдзөө шүү гэдгийг анхаараарай. За тэгээд юу яасан. Тэгээд энэ 7 хоногт нэг бяцхан пагч явахтай тэгээ одоо микин дээр бяцхан асуудал гарсан. Давхар би бас жоохон ядарсан байсан учраас одоо энэ 7 хоногийн видео бол ороогүй. Тэгээд хүмүүсээс уушлахгүй. Та цаашаа бас тийм алдаа гарахгүй хичээх болно. Тэгээд бас нэг юм байна. Би чинь бас 30 төгөж явж байгаа хүн шүү. Бас тийм жоох хөвгт биш шүү. Миний Монгол ард түмээ. За одоо тэгээд одоо тэр яах вэ? Одоо та бүхний хөзрөө сонгосон гэж бол найдаж байна. Эхний хөзрөө дэлгэцгээе. За эхний хөзөр маань морин тэрэгтэн. За хөзрийг ажиглавал одоо нэгэн шаазгаа шавуу дунг одоо малгай мэйчгсэн шөнийн од дээр ингэрдөө байна. За хөзөр маань өөр их гоё утгатай гоё хөзөр байдаг байгаа. Эхний ээлжинд энэ бол одоо за одоо хувь тавилантай бол уг нь орж байгаа. Гэхдээ хувь тавилан байлаа гэдэг нэг юм миний хүү гэдэг нэг юм өгсөн байхгүй гэсэн үг биш. Ер нь бол одоо таны амьдрал болж байгаа үйл явдлууд бол хувь тавилангийн явчлаар бол зөв замаар явж байгаа. Гэхдээ энэ нэг тийм айтайхан хувь тавилан үүлийн үр яд гэдэг юм эдлэхийн тулд эхлээд даваад авах хэрэгтэй. Давааны цаанд дахиад даваад авах хэрэгтэй. Юм шүү гэдэг хөзрөө бол одоо ингэ гарч иж байгаамаа. Одоо гэдгийг энийг ингээд уг нь бол өөрчн нэг тийм бас хэрийн хүнд ороогүй, олдоогүй бас боломжуудыг өгч байна. Зөрөөд энэ боломжийг гол нь ашиглаж чадах тийм сорилыг өгч байгаа юм байна. Хэрвээ энэ сорилуудыг одоо эвтэйхэн давж чадвал аюу айтайхан юм болно. Аюу айтайхан амьдрчин сайхан дээрч юм өсгөө бол хувь тавилангийн айтайхан юмыг давна. Зарим тохиолдолд одоо бас аюул гэдэг юм бүр бас эвгүй болцсон зүйлсээ ч гэсэн бас холдох боломжтой юм гэж нэг талаас гарч иж байгаа юм. Хоёрдугаарт одоо хувь тавилангийн юм дээр чинь бас нэг юм байдгийг өөрийг чинь одоо амьдралд бас нэг одоо баланслах хэрэгтэй гэж ярих юм да одоо одоо өөр чинь одоо бас эргэлцсэн тэнгэлцсэн эсвэл яг ингэх одоо шаардлага байна уугүй гэж аюу их тийм бодсон юм байгаад байна. Энэ чинь бас 100% өөрийгөө одоо тийм социалист уралдаанд орж байгаа ташуурдаад байж бас болохгүй. Гэхдээ бас хэдэн үеч гэдгийг бас тийм гизээлэл хэвч болохгүй. Бас тодорхой хэмжээний амьдралаа тийм балансын бариад хит бас өөрийгөө тийм бас зутраачихгүй. Гэхдээ бас одоо хит бас тийм залхуурчихгүй шиг ер нь хувь тавилангийн замаар явах нь өөр чинь маш өлзийтэй юм а гэж эхний хөзөр маань одоо бууж байгаа юм а. За дараачийн утга нь бас тийм байдгийг. Өөрөө л маш сайн хичээх ёстой. Яг өөрөө энэ хичээгээд арга ивийг олоод тэгээд ямиг сайхан давж иж энэ хувь тавилангийн бэлгийг олж авах юм байгаамаа. Тэгээд хамгийн сонирхолтой энэ зүйл гэвэл ийм байна. Амьдралчин бол ер нь хоёр одоо хувь тавилангийн сонголт байна. Энэ чинь бол одоо амар тийм чулуун дээр тийм сэлцэн хувь тавилангийн юм бол яг үннийг хэлэхэд бол бас алга. Одоо хоёр сонголт байгаа юм. Хичээвэл аюу сайхан амьдрна. Тийм боломж байна. Хичээхгүй бол тэгээд өөртөө л одоо гомдоор л гэдэг юмыг гарч иж байгаа юм. Гэхдээ мэдээж хичээнийгээд одоо тийм шууд ажлын мал бас болж болохгүй. Энэ талаар бол бас анхааруулжтай юм шүү гэдэг хөзрийг одоо энийг гарч иж байгаа юм аа. За харин хоёр дахь нь 10 сэлэм. За энэ ч угаасаа харвас нэг юм нэг сайн бол хөзөр биш байгааз. Ямар л одоо өлегтэй одоо хөзөр нь зураг байхаар одоо тийм юу яах вэ? Нэг хэрэг одоо 10 сэлмээр одоо сүлбдсэн юм одоо тийм сайн утгатай гэж хэлэх үү? Тэгэхээр яг гид тутсан бас муугурч утгатай юм. За марсан яах. За энэ бол юм байдгийг. Хэцүү хөзрүүд хэцүү хөзөр.
Гэхдээ энэ хувь тавилантай холбоод үзвэл ер нь бол одоо амьдрал өөр чинь бол нэлээд тийм бас шалгаж гин, сорж гин, бас нэг юм бяцхан тийм үүлийн үр юм ч гэсэн бас орж ирж байгаа бололтой. Тэгээд их ядрааж гин тий. Ялангуяа энэ дэр чинь за мэдээж яг амьдрал зөндөө юм болохоор сэтгүүчийн өөртөл юу болоод байна. Ер нь би яг ингэж амьдрах зөв буруу юу? Эсвэл одоо би энэ замаар явах нь зөв буруу юу тий. Ийм маягаар аюу тийм хэцүү мэдрэмжийг бас оруулаад байна гэж гарч ирж байна. Гэхдээ энэ нэг сонирм байгаа. Түр 3 дахь хөзөр рүү ороход 3 дахь хөзөр нь 9 зоос те. 9 зоос яадаг хөзөр юм? Одоо санхүү тал дээр болон ажил амьдрал одоо ер нь хичээж байгаа зүйл төр чинь аюу айтайхан тийм боломж байна. Хичээл зүтгээрээ айтайхан юм зөндөө байна шүү гэсэн үг хэвгүй юу? Ер нь бол бас яг ингээд том зургаараа харахаар амьдрал чинь бас тодорхой хэмжээнд муугүй явж байгаа. Бас боломжийн хэмжээнд явж байгаа. Гэхдээ энэ 10 сэлэм гэдэг чинь муугүй явж байгаа гэдэг чинь одоо тэр хэмжээнд өөрийн одоо моторыг маш их хэмжээнд ажилуулж гин одоо аккумулятор буюу зүрх одоо чинь зүрхээ нэг тийм хайрлаж байгаа юм алга, элэг бөөрөө нэлээд тийм бас хайрлаж байгаа юм алга. Бочин шүсээ хайрлахгүй л дайраад байна. Хамгийн гол нь энэ чинь нэг тийм ад жаргалгүй дайраад байгаа юм биш үү гэдэг юм байгаа юм. Тэгэхээр одоо хувь тавилангаас бол өөрт чинь бас тийм анхааруулжтай зүйлсийг бол анхаараа. Одоо тэгтээ бас нэг юм давах хэвээр юм а дав. Хамгийн гол нь энийгээ туулж байх хоорондоо эннээсээ бас яаж ангижрах вэ? Одоо нөгөө нэг дахиад морин тэрэгтэй гэдэг үгч чинь гарч ирж байна. Хэцүү. Яг одоо байгаа амьдрал чинь бас явцгүй төвөгтэй одоо бас ядаргаартай байгаа юу л байгаа. Гэхдээ энэ амьдралыг давах нь өөрөө чинь бас нэг юм хувь тавилангийн одоо сорил юм аа. Энэ чинь би л нэг юунаас сонсоод байгаа шүү дээ. Одоо чанартай амьдрал гэдэг чинь одоо чинь надаач байгаа, Монголын лаг баячууд ч бай, хинч бай те. Одоо тэр ууж цуссан гарууд ч бай, өөрсдөө гэсэн амьдралын проблем байгаа. Энийг одоо эвтэйхэн давж сурсан хүн одоо чанартай амьдрал юм аа гэдэг. Тэгэхээр таны амьдрал чанартай байх нь таны одоо хэр одоо хазаартай, гişүүртэй одоо тийм чанар чадaltaй одоо давхар сэтгэлийн тэнхээтэй одоо юм хэцүү байдлаас өөрийгөө босгож ирж чадах уу? Нэмээд энэ хэцүү энэ байгаа нөхцлөөс яаж бас ад жаргалыг олох уу, амжилт бүтээлийг олох уу, яах вэ гэдэг чинь одоо таны хувь тавилангийн одоо тийм сорил юм а гэж байгаа юм. За нэг ийм маягийн одоо утга бол байгаа юм. Гэхдээ нэг талаас давуу тал нь гэвэл 10 хөдрийн цоргоос давуу тал үүдгийг. Таар өдөр чи өөрөө 10 хүртэл явдаг. Тэгэхээр ер нь бол энэ сонин балаа хэцүү байгаа нөхцөл чинь ер нь дуусчихтандаа орцсон шүү. Гисэн хэргээд одоо гитсэн хэрнээ өөрөө бас одоо үрд мөнхийн юм зовх юм шиг үрдийн хэм маяа гэдэг шиг юм байж бас болохгүй шүү. Нэг нь дуусчих юмыг бол одоо хайтайхан ингээ баг мэдэх ёстой. Гэхдээ сэтгэл зүйд бол ийм юм хүмүүс үрд гэж гэдэг. За харин 3 дахь хөдөр 9 зоос. За хөдрийг ажиглавал одоо нэгэн туулаа тийм жоохон нэг талаасаа холыг харсан нөгөө талаас ч юм жоохон ядсан ер нь нэг тийм нүд бүдэн сүмийцэн байна штэ. Одоо тийм туулаа одоо зооснуудыг ингээ тийм за дэрлэх нь хайшаа ер нь бол миний талд байгаа шүү гэсэн маягийн байгаа юм. Одоо энэ 10 сэлэм яасэс юм чи үр дүнгээр одоо бас сайн үеийн үрээр өөчн бас хичээсний үр дүнгээр айтайхан юм руу бол явах шатндаа бол өөрөө байгаа юм байна. Зөв замаараа явж байгаа. Энэ чинь одоо яг ориг тааруугийн хөзөр дээрээ бол юу гэдгийг аюу тийм амжилтанд хүрсэн, юмд хүрсэн successful гэдэг юм одоо эмэгтэй гэхгүй юу? За эмэгтэй гэдэг ч бас утгатай. Энэ тулаач гэсэн бас эмэгтэй тулаа. Яагаад гэвэл эн чинь олон имийг зэрэгсүүлж амжуулдаг, олон имийг чаддаг. За тэрийг чадна хэрэг юу гэсэн үг юм? Өөрийнхөө бас ад жаргал, өөрийнхөө бас амар тайван байдлаар ч гэсэн бас цаг гаргаж чаддаг. Одоо би хэлж байгаа. Эмэгтэй чинь бол юу штэ? Олон юм руу зэрэгсүүлж чаддаг, олон юм зэрэгсүүлж чаддаг гэдэг утгаараа. Тэгэхээр тийм амьдрал таныг бол хүлээж байгаа юм байна. Гэхдээ тийшээ тулахад бас зөндөө тийм явдалтай материалууд бол одоо юмнууд бол байгаа. Хамгийн гол нь одоо юу гэдгийг
илүү тийм амьдралд бие даасан сайхан юм руу бол өөрөө чинь орох юм байна гэж гарч ирж байгаа юм. Юу гэсэн үг вэ гэхээр одоо чинь зарим хүмүүс хэлдэг штэ. Одоо ажилтай л бол мөнгөтэй. Эсвэл юу гэдэг чинь энэ хүн бежижл би яд жаргалтай. Энэ хүн ад жаргалтай бежиж би ад жаргалтай гэдэг тийм маягийн биш. Яг бүрэн дүрм өөрийнхөө тийм ад жаргалыг олсон, амар таван байдлыг олсон, одоо хүссэн ингээд тийм гарахад бол бас тийм санхүү хотойч хоргүй тийм маяг руу бол өөрөө чинь оруулахад бэлдэж байгаа юмыг явж байгаа юм байна. Гэхдээ энийг балаа юм байт юм аа. Зоос гэдэг хөдөр чинь өөрөө их удаан хөдөр явдалтай. Гэл яваад идэг. Ялангуяа 9 штэ. Тэгэхээр одоо юу гэдгийг энэ сайхан амьдралын бас хувь тавилангийн гоё юм чинь бол орж ирэх арай болоогүй. Тэгтээ явж байгаа, явсаар байгаа, явсаарч байх болно. Энэ хооронд өөрийн чинь тийм бас амьдралаас сорих тийм бууж өгүүлэх, эсвэл сэтгэл санаагаар унгах, за нэг юм жоохон хаяадаа нэг юм хүртчих гэдэг болгочихдаг юм уу те. Тийм маяг юм руу оруулах гэдэг юм шүү гэж гарч иж байгаа юм байна. За тэгээд бяцхан дүгнээд үзье. Зөв замаар явж байгаа гэвэл явж байгаа. Гэхдээ их тийм төвөгтэй, бартаатай тийм дарахны замаар явж байгаа юм шиг байна. Энийг одоо голдуу муу юм одоо тийм муу хэцүү өвлийн үргэхээсээ илүү сорилын юмар явж байгаа учраас зүгээр тэгээ энийг нэгэн сайхан давчхад бол амьдрал сайхан багаар аюу сайхан жигдрээ явчихна. Тэгээд аюу олон юм цаг руу одоо өөрийн аз жаргал ба бусдын аз жаргал гэр бүлийн аз жаргал бүх юмруугаа сайхан зэрэг орох үз болох юм аа гэж гарч иж байна. За харин одоо гаргалгааны наривчсан хөзрүүд рүүгээ орцгоё. За энэ удаагийн энэ хөзөр дэлгэл бол ер нь нэг юм цэнхэр дэлгэлт байх шиг байна. За эхний хэлжинд цэнхэр өнгөч одоо. За энэ цэнхэр одоо энэ чулууч юу гэдлээ? Одоо бяцхан юм би тайлбар өгье. Энэ чулуун, за энэ чулууны утга, за ингээ ерөнхий цэнхэр өнгөч өөр юу штэ. За гал халуун улаан бол ингээд дүрлзээд ингээ явдаг. Ус бол яадгийг нэвчдэг. Нэвчсээр байгаа гэжтэй усаар дүүрсэн байна гэдэг чинь тэгэл ч одоо юм орох зайгүй болсон гэсэн үг шүү дээ. За яг нэг одоо тийм учраас яг амьдрал шиг тийм маягаар явж байгаа шүү. Тэгээд дээр нь ус одоо цэхэр өгч илүү тийм юуны өнгө, хүн тэнгэрийн өнгө. Аль болох өөрийгөө тийм тэнгэрийн тийм тайван амгалан давхар стресстэй байвал стресс аль болох тайлаад тэгээд өөрийгөө амьдралаас тийм болж бүтэж байгаа зүйлсээ тийм урам авч яваарай. Өөрөө чинь болж бүтэж байгаа зүйл байгаа шүү. Гээл нэг юм болж бүтэхгүй байгаа зүйлсүүд дээр нь төвлөрөөд байвал тэгээд хинд ч бол тэгэл одоо тийм хэцүү шалтгаан бол олдцолохгүй юу. Одоо лаг баячуудч байна уу? Эсвэл лаг хүүхнүүд ч байна уу те? Адилхан л олдно. За тэр ч яах вэ? За эхний хөзөр бол хааны хөзөр. За юу гэсэн үг вэ гэхээр одоо чинь морин тэрэгтийн явж байгаа. Гэтэл яг хаашаа явж байгаа гэдгийг хаа мэдж байгаа. Өөрөөр хэлбэл энэ ингээ амьдрал чинь юу байна? Яг хувь тавилангаас түрүүний юм жоохон задлаа. Хувь тавилан байгаа игвэл байгаа. Гэхдээ хувь тавилангууд одоо сонголтын юмар бол өөрчлөлт гарч ирдэг юм байна. Тэгээ энэ одоо хувь тавилан ч өөрөө хоёр утгагүй юу? Нэг нь бол яалчгүй нэг хүрэх ёстой зам юм шүү гэд. Нөгөөх нь сонголтоор заримдаа өөрөө чинь амьдралд яг одоогийн нөхцөлд бол илүү тийм сонголтын дүндээ байдаг боловч ер нь өөрөө чинь амьдрал илүү тийм ийшээ яваад дураака энд ирж чиний одоосын дараа дарж нэг тийм болох ёстой хувь тавилангийн юм чинь ингээ болох юм аа тийм сайн юм чинь болох юм аа гэд ядж яхад нэг одоо амарчтай муу юмны хувь тавилан бол тэгэл альтэрч унлаа өнгөрлөө болоо. Сайн юмны хувь тавилан чигээл тийм чирээл, зодоол, түрээл, ядаргаатай явдаг. Тэр ядаргаатай явуулт нь болж байгаа. Гол нь энэ явдал руу яг өөрөө тийм бардам орчооч. Заавал нэг юм гунжиг утраа тийм одоо сарын тэмдгийн нэрцэн эмгтэй хүний шиг тийм маягаар явж яах гэсэн юм бэ? Бас нэг юм Баатар хааны дүрээр орох боломж байна гэж нэг талаас гарч байгаа. Нөгөө талаас энэ дэр яг явах ёстой том зургаараа тийм хувь тавилан байгаа. Яг жижиг сажиг юм бол өөр мэдэх боломжтой учраас энэ дээр юу ямаргүй байна. Битгий одоо өөрийгөө одоо ийм байх ёстой, тийм байх ёстой гэж битгий өөрийгөө тийм чиглүүлээрээ хатуу хандаарай. Зүгээр амьдрал сайхан явж байгаа. Хүмүүн бай.
одоо тийм цэргийн одоо тийм юугаар явж байгаа юм биш шүү гэдгийг нэг талаас хэлж байгаа юм. Хоёр дахь нь нэг сэлэм. За юу ямаргүй байна. 10 сэлэм ингээ хэцүү юмж явж байгаа нь үнэ. Тэгтээ тэглээгээд өөрийнхөө бас тийм амьдралыг хэцүү хатуу нэр зовлонтой зүдгүүртэй гэсэн тийм хармааргүй байна. Бүх юма тодорхой болгомоор. Энд чинь нэг сэлэмч бол аюугаа үзэхгүй. Миний бас дуртай хөтөлбөрийн нэг яагаад вэ гэхээр эн чинь юм бидгийн амьдрал өөрийг чинь юу яаж байгаа юм аа? Юу гэвэл бүх юма тодорхой болгоо. Үнэхээр ингээд мэдрэмжэндээ ингээд ямар нэг юмыг бас хамаагүй авч болохгүй. Ялангуяа өөрчлөн төрлийн одоо мэдрэмжэндээ авдаг төрлийн хүмүүст бол ингээд дуусан дундаа өөрөө уярчих гээд байна. Тэгэхээр бүх юмыг тодорхой болгох. Үнэхээр тийм зовлон зүтгүүр нь ихтэй байгаа юм уу? Эсвэл тийм жаргал даахгүй одоо зовлон болоод байгаа юм уу? Эсвэл зүгээр нэг юм сарын тэнэг төгчөөд байгаа юм уу те? Аль нь ч бодно шүү дээ бас. Хүний л амьдрал. Яг энэ дундаасаа ингээд ажил төрч нь юу байгаа яасан гэдгийг сайхан бодож үзсний дараачаас амьдралаа өөрөө хараарай. Ингээ яг тийм зовлон зүтгүүр байна уу? Эсвэл бас юм болоод байна уу гэдэг. Хөвчлөөд үз. Яг тэрий дараачаас чинь амьдрал арай өөр харагдаж эхэлнэ шүү гэдгийг бас хэлэхээр байгаа юм. Гуравдугаар нэгэнт хувь тавилан таныг гаргалгаа гарцтай одоо бас аргал хаашаа нүүн энэ чинь дүүстэй бурхан хүнд нүуний тийм дааж чадахгүй юу өгд юм а гэд хайшийн баргал тийм балаз камац чигэл нуруутай хүн юм шиг байна. Тэгээд баяр үргээ бас тийм хэм бас хүн бас юм байхгүй штэ. Тэгтээ энэ ингээ байж гэнэ гэдэг чинь өөр чинь бас юу байгаамаа хүрч чадах юм зөндөө байгаа. Энийг бас бахархууштай үйлдэл гэж бодож үзэж байгаарэ гэж нэг талаас ингээд 3 дахь зүйл гарч иж байгаа юм. За харин одоо 3 дахь нь 2 дахь шүү. 3 дахь яг оригинал 3 дахь үзэр маань 7 сэлэм. За хөдрийг ажиглавал юу ч нэгэн дурак 2 сэлэм хулгайлаа зүхтэж байна. Яг л ийм үйлдэл болж штэ өглөө хөтөнд. Тэгэхээр ийм байгаамаа. Яг амьдралаас өөрөө чинь жоохон тийм уян хатам нэгт баймаар байна. Хоёрдугаарт ер нь жоохон эгогүй баймаар байна. Нэг тийм өөрийгөө тийм оройн дээд очирваа ч юм уу тийм дата тийм лагмаг гэж нэг тийм их бодмооргүй байна. Яагаад гэвэл бодох тийм яг үе байдгийг. Яг одоогийн нөхцөл бол нэг тийм бодоод байхаар тусам одоо би ийм хүн ингэж явах зөв буруу ч юм уу нэг тийм маяг руу орчих гээд байна. За юу. Тийм учраас битгий ингэж юу ямар байна. Хэтрүүлж өөрийгөө тийм бас өндөр үнэлмээргүй байна. Хоёрдугаарт гэвэл ер нь чинь хүмүүсээс асуух юмаа асуугаад сургалах юмаа сургалаад сурах юмаа сураад явах нь өөр чинь яг өдөр нөхцөл илүү тийм өндөр үр дүнтэй юмаа гэж гарч иж байна. Яг өөрөөрөө бас ингээд заавал тийм зөрүүлээр энийг болон бүтээн яа нэгээд эсвэл тийм хэцүү зүйлсийг ингээд их шаардлагагүй юмаа гэж гарч иж байгаа юм. Гуравдугаарт ер нь тийм уян хатан байгаарай. Холдох хэвээр юм байвал бас холдчихэ. Заавал нэг тийм би энд л байх хэвээр хүн одоо би нэг Монгол төрсэн Монгол рэпер гэдэг шиг бас байж болохгүй юм а гэдгийг танд хэлж байгаа юм. Угаасаа түгээс шүү дээ. Таны амьдралд хувь тавилангаас тийм том зургаараа зурагдсан юм байгаа. Та тийшээгээ явж байгаа үл үнэн. Тэгтээ тэглээгээд жижиг сажиг тийм юм бол гайгүй. Тэр мэрийг бол өөрөө боджээ. Одоо тийм заавал тийм өнөөдөр орой би одоо тийм гурилт шиг идэх хувь тавилантай ч юм уу тийм байхгүй үстэй. Тэр бол одоо тухайн хүний одоо ямар онц сонголтууд ч дээ. Тэгэхээр хит одоо юу гэдгийг ийм байх хэвээр тийм байх гэж бодох хэрэггүй. Үнэхээр зарим тохиолдолд хэцүү байгаа тийм зүйл байгаа бол завсарлаа. Эсвэл одоо төр болдог ч юм эсвэл бүрэн болдог ч юм уу те. Заавал энийг хийх ёстой гэсэн юмыг одоо айхтар тийм битгий ягаарай. Яагаад гэвэл хувь тавилан чинь сайхан амьдрах ёстой, томрох ёстой гэсэн байх болохоос яг юу гэдэг чинь зовлогоороо ингэж хитэн зовно гэсэн байхгүй шүү. Тодорхой хэмжээнд бас одоо уян хатан байгаарэ гэж гарч ирж байна. За харин энэ тал дээр чинь Oracle өдрөөс одоо юуг зөвлөсөн байна? Харцгаая. За эхнийх нь одоо би одоо өөрийнхөө ингэж юу яадаг? Миний амьдрал одоо би өөрийнхөө хамгийн хэцүү өвдөл зовлонгийн хуваалцахаар би юу яадаг? Одоо өөртөө тайвширдаг. Заавал нэг тийм
гүрийгээд одоо ард аюулш царайлах гэдэг шаардлагагүй шүү. Зовлож одоо хэцүү байгаа яаж байгаа бол хүмүүс ярьж жоохон уйл те. Эсвэл жоохон яадын каракter гэсэн чинь буутах байхгүй шүү. Одоо дашрын дүртгэд хэрвээ хэцүү байсан тоогоогоор би каракter байсан бол бараг л соёрын төрөө авах байсан баг. Яг тэр шиг үдгийн би стрессэд тайлждаг юм уу да. Тэгэхгүй нэг тийм ажил төрлөө хийх хэрэгтэй хүүхдүүдэд яах хэрэгтэй гэдэг байвал өөрөө чинь бас жоохон дотор хүн аюу хэцүү байна. Тэгэхээр тодорхой хэмжээнд өөрөөсөө сайхан цаг өгж яваарай гэж эхний үзэр маань гарч иж байна. Хоёр дахь нь одоо би юу яадаг өөрийнхөө нүг одоо амьдралд сайхан байхад тийм цаг өгдөг. Цагт одоо тийм цагийг тайван байх юу өгдөг. Юу гэсэн үг вэ гэхээр юм байна. Таны амьдрал гоё байх ёстой. Гэхдээ юм бол өөр гэсэн бас цагтай. Учиргүй бас шимий зарим тохиолдолд юу гэдгийг хурдан шийдээ, төс тус болгоё яа гэж одоо бодох хичээх шаардлагагүй шүү. Цагийн цагтаа заавал яг та одоо тийм юу гэж бодно шүү дээ. Заавал өнөөдөр одоо юу гэдэг чи юм 3-4 хил тураал учиргүй тийм гизэн 6-7 бочинтай болоод нэг өдөр дотор тийм байх хэцүү шүү дээ. Тэрний өмнө тийм багаар яг зөв хугацаанд тодорхой хэмжээний цагийг гаргаж өгвөл өөр чинь маш зөв юмаа гэж гарч ирж байна. Тэгэхээр цагийн цагтаа зүгээр юм сайн төлөвлөсөн юм аа ингээд одоо энэ намартай ингээд одоо өглөөс шинэ жилээс өмнө те даашинз нь багтдаг болно ч тэгвэл тийм гиз гүзээгүй болно. Одоо шинэ жилийн зурганда тийм одоо тийм лаг гой тайлттай орно ч гэдэм юм уу. Тэрнээс шууд маргааш би 4 хил тураал тайлттай болоо л та ирж ирээр болно. За тэр бол бодлаа шүү. За харин одоо хувь тавилан ба одоо яг санаансгүй тохиолж байгаа үйл явдлуудын чи хооронд одоо яг энергийн төвшин, аураны төвшөнд яг ямар хоо зүйлс болоод байгааг харцгаая. Миний өгшин бороо анда жоохон хоцроод байгаа юм байна. За World гэдэг хөзөр гарч ирсэн. Энэ бол ер нь аливаа нэг цикл ингээд дуусах, дараагийн цикл амьдралын гоё юмны эхлэл явж байна гэсэн үг нь бол байхгүй юу? Гэтэл энэ удаагийн нөхцөл надад ингэж мэдэрдэг байна. Ялангуяа сүүлийн хэдэн сар амьдрал чинь бас өөрийн нэлээд тийм шахаад байна. Яагаад гэвэл одоо яг болох ёстой үйл явдал цаг хугацаа жоохон одоо болохоос тийм хоцроод эсвэл одоо юу гэж юм яг одоо 23 наснда ингээд хийх хэрэгтэй байсан зүйлсүүд одоо 24 рүү хүрчих гээд 24 орчих гээд байгаа учраас ер нь амьдрал өөршин жоохон тийм шахаад нэг тийм одоо шүүстэй шахаад л байгаа юм байна л да. Тэгээ нүг гэс нэг болох нь одоо болох гээд үзээд байгаа учраас одоо юу гэдгийг ингээд байгаа юм байна. Яг мэдээж одоо нөгөө талын хүний буруу ширхс юу яах вэ? Гэхдээ одоо нэгэн тийм ингэ шахуулж байгаа бол ер нь одоо толгоогоо маш сайн ажиллах хэрэгтэй. Зөрөөд мэдрэмжээ айлуулах баг одоо гаргах хэрэгтэй. Энэ мэдрэмж их байх тусам өөр чи ялангуяа нэг тийм сайн юмыг бол авчрахгүй тэр бол юустаа мэдж байгаа. Хоёр дахь нь сэлэмний хөлөг баатар. Нэгэнт ийм одоо тийм дайрдаг рүүгээ орцсон юм чинь тэгэл одоо дайрхаас өдөөгөр арга байхгүй. Дайруулахаас хувь тавилан өөрчлөлт чинь тийм ингээ шахалтын юм оруулж байгаа. Харин энэ дээр яг яаж гэдэг тийм нарийн ширийн деталь чинь байхгүй учраас өөр чинь бас энерги аавра бас тийм сүнсний чадварч гисэн маш тийм хурц шийдэмгий одоо төрөвөн ширхэг юмыг болгоё бүтээх те тэр төлөөгөө уг нь бол байгаа юм байна. Энэ үеийг маш сайн ашиглах ёстой юм шүү. Тэгэж байна шүү те таны амьдрал бас илүү гоё юмдаа хурдан хүрээд бас илүү тийм үр дүнтэй сайхан амьдрах юм бол одоо болох юмаа гэж ингээ гарч ирж байна. За ингээ эхний хөдөр маань дуслаа. Хөдөр бэлтгэл маань таалагдсан бол лайк дараар шеэр хийгээрээ субскрайб дараарай. Мөн донешны бол маш баярлах болно. За тэг мөн та гүлээний утган дээр юу хийхийг хүсэж чинь ямар хөө зорилготой байна те. Юуны төлөө Тэмүүлжин гэдэг бичээ явуулах тэр чинь төлөө сайхан манифест хийгээ залбирал үлдээж өрөөлөх болно. Тэгээ та бүхэндээ хамгийн сайн хүссэн өрөөй дашрын дуртахад ингээд байнгын тийм стресстэй уурлж хүндсэн эсвэл ер нь юм жоохон болохгүй ийм хүнд хэцүү нөхцөл байгаа бол юу яарэ тавьж чадахгүй байгаа бол би та бүхэнд өөрийн одоо энерги цэвэрлэг Oracle гээд одоо давсыг санал болгож байна. Ердөө 10-20 минут сайхан давстаа усанд ороод
вантай. За тэгээ ван байхгүй бол төмпөнтэй усанд болно. Хөлөө дөрөөж бүтэн бие орж болно. Тэгээ сайхан дараа 10-20 минут бясалгал хийгээд тэгээд сайхан шүршүрт орсон дараа айгүй сайхан бие хаачна, амарна, энерги сайхан цэвэрлэгдэнэ. Айгүй сайхан дагаад нэг одоо сэтгэх санаа чинь хөнгөн болох юм байгаа юм шүү. Хүмүүс ч гэсэн хэрглэж одоо гараад бараг 2 сар орчим болж байна. Хүмүүс бол маш ам сайтай байгаа. Тэгэхээр та бүхэнд хэрэглээд үзээрэй. За тэгээд дашрам дурдахад юу шүү? Одоо жоохон төвөгтэй хувь тавилан гэвэл үнэхээр төвөгтэй хувь тавилан тэрийг би ч мэдж байгаа. Гэхдээ одоо орж ирэх шагнал нь орж ирж байгаа зүйлсүүд нь их сайхан байдаг учраас тэгээ одоо зовлон гэж харахын оронд илүү тийм сонирхолтой амьдрал юм аа гэж харвал сайн юм аа. Яг гэвэл энэ ч юу шүү дээ. Дараа нь хөгшрөөж ярихад хүртэл гоё ихгүй. Тэгэхгүй бол хүн хөгшрөгөөр юугаа ярьдгийг өнгөрсөн бас үйл явдлаар ярина. Насаараа нэг юм сони юм хийсэн гэж ярих уу? Эсвэл яг ингээд гоё юм бол ингэж ярил илүү дээр шүү дээ. Тэгэхээр хичээгээрэй. За харин одоо хоёр дахь хөзөрлөгөө орцгоё. За хоёр дахь хөзөр маань тэнэг гэдэг хөзөр байна. За нэг тэнэгтэйс жаахан байхгүй л дээ. Зүгээр туршлахгүй гэж байгаа юм. За хөзрийг ажиглавал одоо нэгэн одоо янзаг яхаа мэдгүй. Тэгээд харанхуй байд. Тэгээд цүнх хэрц. Тэгээд одоо эрвэхийг хараа гэж байна. За юу гэсэн үг вэ гэхээр таны ерөнхий сүүлийн үед болсон амьдрал яадаг гэдэг юм чинь бол за яг хувь тавилангийнхаа тэгээд нэг болох ёстой амьдралын циклийг гээд зарчим дүрмийн дагуу явж байгаа юм байна. Яагаад гэвэл таны одоо амьдралын нэг цикл дуусаж дараагийн цикл эхлэх явж байгаа юм байна. Энэ нь одоо тэнэг гэдэг хөзрөөр хэлдэг юм. Таараа үзэр өөрөө 78 үзэртэй. Тэрний хамгийн ихнийх нь одоо тэнэг гэж явдаг байхгүй юу? Яагаад вэ гэвэл энэ бол амьдралын нэг юм дуусаад дараагийн нэг цикл эхэлж байгаа. Гэхдээ эхлэхдээ цоо зүүн эхлэж бүр цоо шин эхлэх юм аа. Тэгээ энэ дээр бас тийм баг зэргийн тийм туршлагагүй одоо тэгээд яахаа мэдхгүй тийм одоо юу байгаа. Дээр нь аюу тийм гоё адал явдлын эхлэл тэгээд нэг юм шин санаа мөрөөдлийн эхлэл яг тийм үе дээр бол та явж байгаа юм аа. Тэгэхээр энэ бол одоо таны амьдрал нэг талаас аюугаа эхлэр явж байна. Гэхдээ нөгөө талаас бас яг бас юу гэдгийг шууд одоо 100% ингээд за хажууд үзээ харъя. Сэлэмний хаан. Сэлэмний хаан бол одоо өөрөө мэд хамгийн юм мэддэг хөзөр. Энд чинь юу штэ? Энэ хөзөр дээр аль альтай ирнэ одоо юу байхгүй байгаа юм. Хувь тавилантай амар холбоотой хөзөр бол байхгүй. Тэгэхээр ямар ч гэсэн таны хувьд бол одоо нэг төрлийн шин цикл, шин амьдралын үе мөчлөг эхэлж байна. Яг энэ нь бас яг 100% хувь тавилантай холбоотой юу гэдэг юм бол бас нэг харагдахгүй байна гэсэн юм гарч ирээд байгаа юм. Тэгээ ялангуяа чинь одоо дараагийн 3 дахь хөзөр нь 7 зоос. Одоо хартаа ямар ч гэсэн нэг юм зоосонтой ингээд өвчсөн 50 байгааз. Энд бол одоо юу гэдгийг одоо амар тийм хувь тавилангийн ингээд юм бол яг үнэхээр л алга байна. Харин юу байна вэ гэхээр өөр чинь амьдралаа харин яг тийм одоо юм бүтээ гэж байгаа бол манифест хий гэж байгаа бол тийм ямар нэг юм хий гэж байгаа бол тэрийг харин эхлэхэд маш зөв цаг байна гэж гарч ирж байгаа. Яагаад вэ гэвэл энэ ч арда одоо зараа тэнэг гэдэг бол уусаа ойлгох шинэ нэг ихтэл харин зоосны хаан тэгээд зоос одоо сэлэмний хаан тэгээд зоосны одоо 7 зоос гэдэг хөзрүүд бол өөрсдөө юу гэдэг юм бас их хувь тавилантай холбоогүй харин өөрсдөө хамгийн бүтээдэг төрлийн хөзрүүд байгихгүй юу. Тэгэхээр энэ төрөл тал дээрээ анхаарах одоо юм байна гэж байгаа юм. Энэ үеийн нэг давуу тал бол одоо хувь тавилан ийм тиймгүй учраас та айгуур хүссэн юм хийж болно. Ямарваа нэг өмнө бодсон байсан. Гэхдээ одоо тийм хэрэг хол явах нь таны одоо харсан одоо үеч нь л хамаарна. Хэрэг хол та харж чадчих. Яг хэрэг холыг та бүтээж чадна гэж бодож байна. Тэр чинь хамаарч байгаа юм. Энэ нөхцөлд бол бүх юм тийм логикоор аваад эсвэл аюу сайхан манифест хийгээд
илүү өндөр үр дүнтэй байд юм аа. За тэгээд одоо эн чинь нэг ийм за нэг 3 юмыг бол би танд хамгийн түрүүнд анхаараарай гэж байгаа юм. Нэгдүгээр яг одоо болж байгаа зүйлсүүдээр бол тийм амар утга учир гэх юм бол нэг байхгүй. Яг нь том зургаараа жижиг сэжиг юмуд болж байгааг бол болж байгаа. Гэхдээ тэр нэг тийм амар одоо хой тавилангаас нөлөөлсөн юм уу тийм бол нэг байхгүй. Амьдрал үргэлжлэхээр үргэлж байна. Нэг. Хоёрдугаарт юугаа хийцгээе. Юу гэвэл өөртөө чухал гэж санагдсан бүх зүйлийг маш сайн хийх нь өөрт чинь маш чухал байна. Манифест хийж болно, хайртай хүнийг өөртөө татчих болно. Хамгийн ихсэндээ өөрөө чинь яг сарвайсан яг зүйлсүүдэл та яг хийх нь одоо хийж бэж хийвэл эн чинь бас үр дүнг өгөх яах их аюу айтайхан бол нэг юм байгаа юм гэж байгаа юм. Өөрөө чинь одоо яг тийм амьдралын сайхан бүтээмжэл өөрөө чинь хамаарсан байгаа юм. Гуравдугаар ийм нөхцөлд одоо за нэг шинэ юм ихлэх нь маш зүг байдаг. Тэгэхээр шинэ юм гэхээр зүгээр нэг юм одоо шинэ хайр харилцаа биш. Шинэ найс нөхөрлөл, шинэ мөрөөдөл, шинэ хобби тэ айтайхан юмдыг ихлүүлэх бол аюу боломжтой. Яагаад гэвэл энэ дээрээс чинь одоо дараа чинь боломжит үйлдэлүүд үүснэ. Нэмээд хамгийн чухал нь гэвэл ер нь бол аюу тийм гоё буян үйлдэхэд маш зүг. Буян үйлдэл явах нь дараа ч одоо тийм хувь тавилангийн яг зам руу орно шүү дээ. Чинь хүний амьдрал чинь нэг тийм нэг хэсэг байж байгаад дахиад хувь тавилангийн зам руу одоо туулахсан юм туулахаар харна. Тэр үед муу юм байвал тэр чинь аюу сайхан зөөлж өгдөг ингэ сайхан буян хийхээр. Зөв юм байвал тэр чинь бүр сайхан одоо гоё бүтээгээд дэлгэрүүлээд дэвжүүлээд одоо олшруулж сайхан өгдөг байгаамаа. Тэгэхээр одоогийн нөхцөлд бол бас буян хийсэн нь бол аюу зөв юм байгаа юм. Хамгийн гол нь тэгтээ юу гэж болохгүй. Хариуцлагатай байх хэрэгтэй. Яагаад гэвэл түрүү хэлсэн шүү дээ. Хувь тавилангийн юм чи ингээд бас одоо байхгүй ч гэсэн ирээдүйд бас байна. Тэр үед одоо яах юм бэ те? Тэгэхээр энэ нөхцөлд өөрийнхөө амьдралыг маш сайхан бүтээх эхлэлийг тавиарай. Нэг төрлийн хувь тавилангийн боонд одоо буюу одоо хүлээснээс та яг одоогийн нөхцөлд гарцсан байгаа юм байна. За эхний тэнэг гэдэг хөзөр бол ингээ явах сайхан буучт юм байжээ. Дараачих нь одоо аюу сайхан тийм зөөлөх гэсэн яваад шүү дээ. Сэллэмний хаан Бадзар байна шүү дээ. Хамгийн хатуу хөзрүүдийн нэг. Одоо хөзөр гэж хэлбэл нэгэн хар хэрэг бүр титэмтэй хэрэг сэллэм барьчихсан. Тэгээд нэг юм хувь тавил одоо эрвэх хэрэгцсэн бааз. Гэтэ нэг юм ажиглалаа. Янзаг болон одоо хэрэг хоёрт аль алийг нь тойроод эрвэх байна. Эрвэхээ бол ер нь юм гоё юм шүү дээ. Ивэлтийн тэгээд одоо айхтар тийм муу юм байхгүй хөнгөн аз жаргалтай тэгээд ийм баг зэргийн гинж гимэлч юм шиг тийм аз жаргалын хөзөр байдаг байхгүй юу. Тэгэхээр амьдрал танд бол нэг тийм муу юм бол нэг тийм санаагүй юм байна. Одоо айхтар тийм бас фейлдэх хүнд хэцүү юмд орж унах гэдэг юм бол гайгүй юм аа. Бас ивэх юм сайхан ивэгээ явж байгаа юм байна гэж гарч иж байгаа юм. Энэ нөхцөлд гэхдээ бас хувь тавилантай нэг тийм шууд хамааралгүй боловч ирээдүйн хувь тавилангийн юм чинь бэлтгүүц юмыг бол хэлээд ах шиг байна. Одоо за хувь тавилангаар авч үзвэл нэг 20% гэх юм уу да. Юу яана? Яг энэ нөхцөлд өөртөө тийм бүтээх ёстой хэдийн юм одоо за өөртөө бий болох ёстой. Адхаар амьдралдаа өөртөө бас тийм бүтээх ёстой хэд хэдийн юм бол байгаад байна. Хамгийн ихний ээлжинд одоо өөртөө сахилга батыг маш сайн суулгах ёстой байгаад байна. Ялангуяа ирээдүйдээ аюу гоё ингээ юмыг болгоё бүтээ ингээ мөрөөдөлтэй байгаа бол тэр мөрөөдөлтийг хүрхийн төлөө зүтгэнэ гэсэн тийм одоо юг сахилга бат хатуужил тэгээд бас тийм яг тодорхой хүрнэ гэсэн зорилго бүр зорилго тийм юм байх хэрэгтэй байгаад байна. Тэгээд дээр нь өөр яг тийм толгойтойгоо байх хэрэгтэй байгаад байна. Хамгийн гол нь амьдрал ингээ явж гинэ сайхан явна. Гэтэл энэ дундаас таныг бас жоохон тийм толгойгүй яваад байна да. Нэг л их тийм бусд хүмүүст амьдралаа эсвэл бусд хүмүүс ч тийм өсгөө бол бурхан багш тийм эсвэл хувь тавилан ч тийм үү те. Тийм зүйлс жоохон амьдралаа найдцгийгээд яваад байна да гэж гарч ирээд байна. Энэ бол хэлий буруу. Ялангуяа энэ ч одоо юу штэ хүний л амьдрал болсон хүн болгон л одоо тийм зарим нь ингээд бас хувь тавилангаар явах уу, зарим нь тарих суух уу юм те. Эсвэл заримдаа бас тийм өөрөө ч одоо хамааралгүй байна.
За өөрт ч одоо юу орж ирж байна? Яг ийм одоо ашиглах болохоос үе ашиглахгүй за одоо тийм сайхан үе орж ирж байхад та энийг ашиглахгүй өнгөрч магадлал аюух байгаад байна. Энэ бол байж болохгүй маш бас буруу зүйл юм байна. Тэгэхээр яг ийм нөхцөлд өөртөө харин бүр хүчтэй, харин бүр тийм чамбай, харин бүр тийм аюултайхан байх талаас нь одоо хармаарай. Гуравдугарт өөрийнхөө амьдралд одоо стандарт тийм чиг шугам тогтоох хэрэгтэй. Би ийм байх хэрэгтэй. Одоо жишээ нь Баттарлын өндөрчтэй миний өгшөө жоохон тийм юу яагаад байна. Амьдрал маань ийм байх хэрэгтэй. Давхар би ийм байх хэрэгтэй. Миний ингэ хичээж байгаа хүмүүс бас ийм байх хэрэгтэй гэдэг. Жоохон тийм хатуужлыг өөрөөсөө жоохон суулгамаар байна миний бороо заяа. За 3 7 зоос гэж байгаа. За энэ бол харин их тийм зөрөөд тайван сайхан хөзөр юм удаа гэж гарч иж байна. Одоо харалтай хөзөр гэж хэлбэл нэгэн туулай намрын сайхан алхараа ороод одоо сайхан унтж байна гэж байгаа штэ. Одоо тэгсний үр дүнд аюу гоё санхүүгийн болон одоо наандаж хувь хүний цаандаж санхүүгийн за бүр цаандаж амьдралын чанар аюу тийм сайжрах гоё өрөвчин одоо өрөвчин оруулах гэдэг юм байна. Одоо юу гэдгийг 100% ийм тийм болно гэж чулуур битцээ одоо тийм маргааш одоо толгойр юм уу ч юм уу эсвэл одоо ингэж баяж юм уу эсвэл одоо энэ хүнтэй заавал уулзах хэрэгтэй гэсэн тийм хувь төрөлнгийн юм бол алга. Гэхдээ нэг юм явчаасаа гэсэн тийм ингэж яваасаа тэгж яваасаа гэсэн тийм хувь тавилан гэхээсээ өөрөө чинь баг тийм сахиусуудын өөрөө чинь ивэж явдаг өөрөө чинь удмын сахиусуудын хүсэл маягийн юм бол ер нь байгаа юм байна. Энэ нэг тийм гоё боломжийг ашиглачаасаа гэсэн. Одоо эн чинь хэлсэн шүү дээ хоёр ирвэхнүүд нь одоо энэ ирвэхнүүд чинь өөрөө чинь ивэж байгаа аз нөгөө талаас бас ивэж байгаа сахиусууд. Энэ сахиусууд байж байгаа учраас өөрөө чинь бас гоё байгаа гэсэн юм бол одоо байгаа юм. Энэ сахиусуудын ачаар таны бас ингээд гоё амьдрал илүү тийм одоо хичээж хээ аз ивэлийн бид нар ивэя гэдэг юмыг одоо энэ сахиусууд чинь оруулж явуулаад байгаа юм байна. Тодорхой хэмжээний гараас жоохон үр дүн гаргаа. Дашрам дэлгэж ер нь энэ хөзрийг сонгосон хүн та бас яг тийм гараасаа илүү тийм мөрөөдөл яад идэг юм руу тийм ерөнхий юм руу чиглээд яг тийм нарийн ширийн гараас үр дүн гарсан тийм бат дарааны тийм үр дүн гарт баригдахаас тийм үр дүн та их тийм төвлөрөх нь бага юм уу даа гэж гарч ирдэг. Харин яг ийм одоо айхтар тийм туулах юм багтай үедээ харин бүр өөрийгөө улам тийм гоё чамбаа болохоор хөгжүүлээд давхар юм хийгээд их сайхан яваасай гэдэг зүйлийг одоо таны сахиусууд танаас их гоё тийм хүсэж байгаа юм байна гэж нэтлээс гарч иж байгаа юм байна. За тэгээд сүүлд нь гэвэл 7 зоос гэдэг хөзөр маань одоо тайван хүлээлтийн хөзөр. Энэ хардаа одоо унтж байгаа үз энэ болно доо гэдэг. Яг тэр шиг таны амьдралд бас сайн сайхан зүйл зөндөө болно, гоё юм сайхан болно. Харин тэр нь шууд нэг дөр болчихгүй. Тэгээд бас нэг тийм айхтар амархан нэг тийм юу штэ ингээд нэг юм эрэгтэй хүн явж яхад нэг зам дээр одоо нэг Lexus ч юм уу эсвэл нэг юутай Crown-тай ингээд машин зогсоол ингээд цаахан нэгдэн үтлийн лак хүүхэн суугаал лак байж байгаа л бандаа суучих анин чиний зандагч нь хэлээд үгүй тийм байдгүй. Амьдрал хүн өөрөө чигсдэг шүү дээ. Тэр шиг танд бас их тийм юмнууд багаарсаа орж ирнэ. Шууд нэг өдөр бүх юм төсдөөс гэрэл хамгийн болчихгүй гэдгийг одоо хэлж байгаа юм. За хувь тавилангийн хувьд бол ийм байна. Харин одоо гаргалгааны наривчсан үзэл рүү орцгоё. Тачгүй. За эхний үзэр маань зоосны боол. За хөзрийг ажиглавал одоо нэгэн одоо сэлэмний боол уучлаарай. Бүр орцсон байна. Нэгэн залуу сэлэм барьчихсан их өвлийн хүдэнд одоо барьж штэ. За юу яана? Мянга ингээд амьдралын шин юм эхэллээ гэд
та бас одоо тэр тусмаа хамаг юмаа тодорхой байлгаарай. Яг юу хүсэх, юуны төлөө явах вэ гэдгээ их тийм гоё сайн төлөвлөгөө гаргаарай. Ялангуяа энэ хөдрийг сонсож байгаа хэн ч байсан хамаагүй. 7 настай хүүхдээс 70 настай одоо хөгшөд хамаагүй. Ямарваа нэг зүйл рүү яг тийм харагдах зүйл рүү төвлөрөөрэй. Баригдах зүйл сайханд ороорой. Ялангуяа өөрийгөө тийм одоо би хөгшөрч юм эсвэл би ингэс ч юм би ээж болсон ч юм уу те. Би эсвэл одоо тийм ийм яас гэсэн гэд өөрийгөө яаж болохгүй. Хашиж болохгүй. Яаж иж байгаа л болгонд үзэх хэрэгтэй. Дайрах хэрэгтэй. Тэхийг ч угаасаа одоо таараа үзрийн юм маань одоо амьдрал өрчим шаардж байна. Тэгээд ер нь нэг ийм залуу хүний сэтгэлгээгээ сониуч одоо хөдөлгөөнтэй сэргэлэн цавуу нэг л тийм хуучин юмд автахгүй аль болох тийм уян хатан сэргэлэн байгаарэ гэдэг хөзөр энэ дэр ингээ бууцсан байгаа юм аа. Таныг бол та бол энэ дээр бол аюул сайхан тийм байж чадхгүй зүйл чадна. Гагцгүй хилцүү юм гэвэл нөө юу яагаад вэ? Таны сэтгэхүй чинь жоохон өөрийгөө тийм хаах гад байдаг юм уу даа гэж гарч ирд. Ялангуяа одоо ийм нөхцөл бол болохгүй. Харин бүр тийм гоё ингээд сэтгэгээд тийм байх хэрэгтэй юм аа. Тэгэд одоо өөрийгөө тийм бие оторлох, залхуурах бол ер нь нэг надад дэмий шүү. Тэгээд хажуудлын одоо чорлоо энэ ардаа аюул тийм гоё гарлын дөр шиг тийм одоо кристалл боловч байгааз яг энэ шиг таны одоо аюул сайхан тийм хэмнэл дундаа сэрэгцэн амар сайхан үе ирж байгаа. Тэгэд ялангуяа тийм барьцгүй эмх замар үе гэдэг чинь ингэдэг юм. Түүхэнд хүний амьдрал хамгийн тийм гоё зүйл бол юу вэ гэхээр гол үйл явдал юу вэ гэхээр эмх замраг үеийн орчинд эмх замраг үүсгэх юмаа гэдэг. Хүний амьдрал уусаа эмх замраг. Харин тэнд эмх замраг үүсгэх гэж явцдаа хүн өөрөө маш их хөгждөг, давхар маш их гоё одоо гоё хүрээс юм хүрдэг байхгүй юу? Тэгэхээр яг тэр зүйлийг танд хийгээрэй. Тэгэхин тулд бие оторлох, залхуурах бол нэг шаардлага юу гэдэг алга. Харин дайраад тусмал, хөдлөх тусмал уламл бие хаан чангараал чалбарлах сайжрал амар сайн явах юм байна шүү гэж одоо эхний өдөр маань ингээ гарч иж байна. Харин хоёр дахь нь хоёр сэлэм. Сэлэмний хаан дээр гарч ирсэн үзүүч ч одоо юу яана? Энэ хөдрийг сонгосон хүн та тодорхой хэмжээний бас зүүн савингийн бас овоо мэдэрдэг, хардаг яад гэдэг юм бол байдаг юм байна. Тэгвэл яг нэг юм эргэлдсэн, тэнэгэлдсэн үедээ зүүн савингоо аягүй сайн дагж байгаарэ. Одоо гэдгийг шууд юу ч болохгүй штэ. Шууд ингээ зүгээр байж байгаа л гинт одоо ямарваа нэм хийх гэхээр одоо тэгээд аим хүн чинь бас эргэлдсэн, тэнэгэлдсэн те. За 1000 судалгаа хийгээд ингээд ийм юм байна гэсэн ч гэсэн хүн бас бодох хэрэгцээ үүснэ. Тэгээд шийдэж чадахгүй хэцүү нөхцөл яах вэ? Юу яа? Шууд одоо зүүн савингоос асуу. Энийг ингэж болох уу? Тэрийг тэгж болох уу те? Энэ ер нь зөв үү? Энэ ер нь буруу юу гэдэг юмыг та өөрөө зүүн савингоос асуу. Эсвэл одоо зүүд мүдэ ч юм ямар нэг байдлаар дохио ингээд авах хэрэгтэй. Авж иж та зарим тохиол илүү сайн мэдрэх зөв шийдвэр гаргах юм байна. Тэгээд бүр болохгүй бол хүмүүстэй маш сайн ярилц. Яагаад гэвэл ойрын ер нь ингээд таны амьдрал болж байгаа зүйлсүүдээр дандаа тийм бас яах нь мэдэгдэхгүй зөв юм шиг, буруу юм шиг юмнууд одоо толгож орж ирэх болно. Энийг хүмүүсээс асуу, зүүн савингоос асуу те. Асууж болох бүх хүмүүсээс асуу гэж одоо хоёр дахь өдөр маань гарч иж байгаа юм. За харин 3 дахь өдөр 2 аяга 7 зоосны гаргалгааны өдөр 2 аяга. Зя одоо чинь их гоё болцож байгаа дүр зураг гарч иж байгаа биз? Энд чи юу гэсэн үгээс сайхан болцоо гэсэн үг шүү дээ. Тэгэхээр за мартсныхаа намайг уучлаарай. Юу байна? Аюу сайхан тийм таны амьдрал одоо туслах одоо хүмүүс орж ирэх юм байна. Хамтрах, партнер болох заавал тийм одоо юугаараа гэсэн үг биш. Юу гэвэл тийм хосын харилцаа гэсэн үг бас биш. Байж байвал гоё л доо. Гэтэ ерөнхийдөө таны амьдрал одоо юу гэдгийг тусламж болж орж ирэх хүмүүсийг бол та одоо ер нь амьдралч бол орж ирэх юм байна. Тэрэн дээрээ та харин яг ямар хүүхэн байвал гоё вэ гэдгээ манифест хийж болно. Ер нь энэ одоо байгаа нөхцөл чинь таны амьдрал чинь тийм юу байгаад байгаа юм байна. Хүний манифест гэж ярьдаг хгүй юу? Тийм төрлийн зүйлс бол их.
сайн азтай байгаа юм байна. Ер нь тийм ямархуу хүнтэй учирмаар байна. Заавал тийм хайр дурлалтгүй одоо айтайхан цагаар тавьчихдаг менторч гэдэг юм уу? Эсвэл сайн тусалдаг найз гэдэг юм уу? Үгүй яадаг нэг жоохон нэг юм тал 2 3 лазерны найз гэдэг юм уу? Үгүй бас байж болно шүү дээ. Тийм төрлийн хүмүүсийг одоо за аль нэг нь шүү бүгднийг хүмүүсийг одоо дуутахад бас бүгд биш юм аа гэхэд яаж нэг юм ганц хоёр ч гэдэг юм уу те нэг ганц хоёр лазер барьцсан орж ирэх магадлал бол воо байна гэж гарч иж байгаа юм аа. За ингээд ерөнхийдөө бяцхан түгэн хэлэхэд бол айхтар хөв тавилангийн юм бол аллаг. Гэхдээ ер нь хөв тавилангээс илүү тийм сахиус өөрөө ч нэг тийм гоё шийдэмгий хаашаа явах мэддэг байгаарай. Бас уян хатан тийм залуу сэтгэлгээгээр байгаарай. Хамгийн гол нь тийм залхуурч болохгүй аюу тийм шийдэмгий дайчин байгаарай. Үр дүнгүй чиглэсэн байгаарай. Бүх юм чинь тодорхой байгаарай гэж гарч иж байна. А тэгсэн нөхцөлд таны сайхан ивэх болно. Зүүн сонгоос яг үгүй тийм мэдгүй болох үед асуу. Эсвэл өөр хүнээс асуу. А тэгэд амьдралаасаа сайхан манифест хийх ч юм уу эсвэл хүний тал дээр манифест хийхэд аюу үр дүнтэй юм а гэж гарч иж байна. За харин таны одоо энэ амьдрал чинь одоо сансруу юм болоод байна уу? Эсвэл ховь төлөнгийн болоод байна гэдэг чинь одоо орг төзөөс юу гэж хэлсэн бэ? Харцгаая. За юу хийж эхнийх нь одоо миний зүүн совин одоо хааж байсан намайг дагаж явд юм а гэдэг. Зүүн совингоо ер нь дагаж байд. Ямар нэг зүйлсийг мэдэхгүй бол зүүн совин дотоод хүнээсээ асууж яах их мэдэхгүй байгаа нөхцөл бол тэгээл нэг юм одоо таг суугаад нэг юм одоо манай нэг тийм дээр байгаа хүмүүс шиг тийм ингээд одоо энэ жилийн төсөвт хүрэлцгүй юм уу тийм сонин ярих гэж одоо удаан суухын оронд яалчгүй нэг юм залуу хүний шидээр тийм гаргалгааг нь олъё, болгоё бүтээ. А тэгээд бүр болохгүй мэдэхгүй байгаа хүнээс асууя. За тэгээд хүнээс асууад юм хэлэхгүй байгаа бол юу яа? Одоо юу гэдэг вүлээ? Зүүн совингоос асуу. Ер нь зүүн совин ч юм бол өөр чинь аюу сайхан гоё зөвлөлт юм байна. Гэх мэтлэн нэгсэндээ гаргалгааг нь гадны дотны хаанаас чамаагүй олё гэдэг тийм сэтгэлтэй байгаарай гэдэг хөзөр эхний чинь бууж байгаа юм аа. Хоёр дахь нь одоо өөр ийм болгол өстэй байж л дээ. Ерөнхий энэ хөзөр сонсон хүн та юу яагаад гэдэм байна? Заавал яг өөр дээрээ тийм хариуцлагыг авах, өөр дээрээ юм яах жоохон дургу юм гэдэг үзэр гарч ирээд байна. Тэгээд нэг бол ховь тавилангаас юм хийдэг ч юм уу. Эсвэл одоо юу гэж үгдийн те хүнээс асуугаа сурцсан, хүний толгой мэдүүлээ сурцсан, хүн ингэж хэлвэл одоо тэр хүн тэгсэн маяг нэг тийм зөвтгөл орох гэдэг тийм зүйл байгаад юм байна. Гэтэл одоо амьдрал өөрийн шинэ толгой дээр буусан. Зөв өө. Ийм зүйл болох ёстой. Яагаад гэвэл бас залхуурч байна болохгүй. За юу. Тэгэхээр одоо харин эн чинь нэг талаас өөр чинь амьдрал ялангуяа сүүлийн үед болж байгаа зүйлс бол айхтар тийм хорлол морлол харааж ирэх гэхээсээ таны амьдралд орж байгаа шинэ нэг төрлийн туршлага юм а гэж бодоод хичээх нь маш зөв юм шүү гэж хэлж байгаа юм а. За харин энэ үед одоо таны хувь тавилан ба сансруу болж байгаа үйл явдлын тохиолдлын талаар энерги одоо аурын талаар чакран талаар ямар хувь байна харцгаая. Тэ? Хоёр гоё үзэл бас эхнийх нь дөрвөн сэлэм. Ер нь бол 50 бай, хийх юм а хий, тодорхой бай, айхтар тийм бас одоо ийм байж болохгүй, тийм байж болохгүй гэсэн. Тэр шиг өөрөөгөө бас ийм тийм байх хэрэгтэй ингээд тийм хатуурах хэрэггүй, аюу тийм сайхан чөлөөтэй бай. Энерги ч гэсэн аюу тийм гоё сайхан байна. Харин тэр хоорондоо өөртөө дотор хүнтэйгээ сайхан ажиллаарай. Ялангуяа тийм зүүн совж гэдэг юм эсвэл бодож төлөвлөх юмуд байвал тийм тэр талаар илүү сайн ажиллавал аюу ер нь ажиллах хэрэгтэй шүү гэж ихний чинь аурын энерги талаас хэлж байна. Хоёр дахь нь бүр гоё 9 зоос. Миний дуртай зүйл нэг. Уг нь толгойч ихсэн ажиллахаар тийм байна. Ялангуяа санхүү ба сэргэлэн зан тал руу ч нөр чинь одоо бүр тийм энерги авч ингээс нэг орлогын үүд нээдлээ гэж ярьдаг шиг үе байгаа юм байна. Ийм үеийг ашиглах хэрэгтэй шүү. Тэрнээс нэг тийм дурын нэг юм 5.5-аас 5.20 мянган нэг тийм яагаад байх гэдүүлээ
ороогдоод байх шаардлага бол байхгүй шүү гэдэг хөзөр ингээд бууж байгаа юм аа. За ингээд хоёр дахь хөзөр маань дууслаа. Хөзөр дэлгэцэн таалагдсан бол лайк дараарай, шеэрээрээ subscribe дараарай. Мөн donation бол маш баярлах болно. За тэгээ мөн та гүлэний утганд юу хийх хүсэж байна, ямар зорилготой байна те. Юуны зорилготой одоо юуны төлөө тэмүүлж нэгдэх бичиж явуулвал тэр чинь л сайхан манифест хийгээд залбирлуудад ерөөл ирэх болно. Тэгээд башрын дурсууд ингээд амар тийм энерги нь хэцүү, тогтворгүй, балаа байгаа бол явцгүй байгаа бол та бүхэн одоо миний гаргадаг Oracle гээд энерги цэвэрлэлт давсыг та бүхэнд айгүй санал болгож байна. Ердөө 10-20 минут сайхан усан, 10-20 минут сайхан усанд ороод тэгээд нэг одоо 10-20 минут сайхан бясалгал хийгээд тэрний дараачаас нэг юм шүршүрт орчхоор таны энерги сайхан цэвэрлэгдээд аюу айтайхан болох юм байгаамаа. Аюу их сайхан тайвширдаг болох юм байгаамаа. Тэгээд дашрамд дурдахад хүний амьдрал эрхчлэл чөлөөтэй байна гэдэг чинь юу шүү? Нэг төрлийн хэцүү, нөгөө төрлийн амьдралын хамгийн сайхан амтуудын нэг. Энийг хийх нь, энийг мэдрэх нь таны амьдралын хамгийн сайхан зүйл нэг байх болно. Бас хамгийн дурсамжтай зүйлүүд нэг байх болно. Тэгэхээр энэ үеийг маш сайн ашиглаарай гэж хүсэх байна. За ингээ одоо 3 дахь зөвлөгөө орцгоё. За 3 дахь хөзөр маань зоосны Хүлэгбаатар. За хөзрийг ажиглавал нартай сайхан нэгэн өдөр одоо нэгэн бас нэг хөрхөн тийм одоо бамбай зүүцэн туулай одоо байна штэ. За энэ бол одоо зоосны Хүлэгбаатар. За энэ одоо зоосны Хүлэгбаатар маань хувь тавиланд одоо юутай ямар яаж холбогддог гэхээр яг одоо байгаа таны амьдрал ерөнхий ингээд том зургаараа яг хувь тавилынхаа замаар бас нэг явах ёстой замаар явж байна. Тэгэнгүүт нэг сони юм байна. Одоо чинь ингээд зоос чинь тааруу зэрэг 4 элемент дундаа жоохон удаан, хамгийн удаан гэхдээ хамгийн тогтвортой гэж боддог юм. За тэгвэл эн чинь ингэж байгаа юм. Ямар ч байсан таны амьдрал одоо ингэ болж байгаа үйл явдлууд чинь одоо юу гэж юм аа. Яг таны амьдралыг юу ялгаад байна? Амар хурдан байж. Эсвэл огцом нэг гинти үйлдэл болох нь ерөнхийдөө жоо айлх тийм багасгад юм байна. Танд ялч нэг жоохон тийм явах ёстой. Яг баг зэргийн өөрөө ч хувьд бол зарим тохиол өөдөхтэй байж магадгүй. Гэхдээ их тийм бос хүмүүсийн хувьд ч одоо юу гэдгийг сонирхолтой байж болохоос тийм амьдралын үйл явдлууд бол болдог. Тэгээд одоо ер нь нэг юм огцом хурдтай болсон юм нэг тийм тогтхон баг. Яг юм нэг тийм баг баар ингээл яваад байгаа зүйлсүүд харин илүү гоё тийм тогтох илүү тийм шанс нявартай байдаг юм уу та. Тийм зүйл бол нэгт ажиглаж байна. Хоёрдугаарт юу гэдэг юм аа. Энэ амьдрал чинь таныг одоо хувь тавилан чинь урт холын замда аюу гоё одоо ашигтай эсвэл тийм одоо одтой, азтай, хямртай тийм юмд хүрэх гээд одоогийн нөхцөл илүү таны бэлдэж байгаа юм байна. Нэг өсөндөө таны одоо үйл явдал 90 танд болж байгаа үйл явдал одоо урт хугацааны замаараа бол зөв замаар явж байгаа. Богино хугацааны ингээд эргэн тойрны байдлаа харуул одоо айхтар тийм өсөрч хайсан эсвэл тийм хит савцсан юмыг нэг тийм одоо болохгүй болголоо гэхээр энэ нэг тийм сорил маягаар орж байгаа юм уу та. Мэдээж хүний чинь бас сорил штэ. Хурдан байчихгүй гэдэг. Одоо яадаг чинь те янз бүрийн тийм сүлжээ мүлжлийн бизнес хийгүүч юм уу. Тэгэд хүний бас сорж үзнэ. Тэгмүүд яг тийм маягийн зүйлс 1000 та хийж чадахгүйц байсан ч гэсэн тэр нь танд зохицохгүй байдгиймаа гэдгийг бодож үзээрэй гэж эхний хөзөр маань одоо гарч байгаа юм аа. За тэгэхээр хоёр дахь боёо 3 дахь утга нь юм байдгийг. Ер нь юмий жоохон хариуцлагатай, няхуур, нямбай те деталь наяа тийм анхааруулшкая байж хиймээр байна. Энэ хөзрийг сонгосон хүнтэй жоохон нэг юм хайнг байх гэдэг юм шүү те. Ялангуяа одоо хувь тавилан чи өөрөө чинь тийм одоо юу байгаа ч няхуур, нямбай тэр тал руугаа байгаа ч гэдэг тийм одоо юмнуудыг одоо сорил ба амьдрал чинь болж байгаа үйл явдлуудыг танаар тэгж одоо явуулт юм байна. Энэ нэр бол та бас яах ёстой ялч одоо тийм хийх ёстой.
бас сурах ёстой зүйлсүүд бол таны амьдрал энэ байна. Одоо хадгалаа саяны энэ хариуцлага яадаг гэдэг юм. Нэмээд санхүүгийн болон одоо таны амьдралд бол илүү тийм тогтвортой байдал илүү зөв байдаг гэдгийг одоо хэлж байгаа юм. За тэгээд дараачихаар нь ингээ харах юм байдгийг. Энэ хөтөлбөрийн нийлүүлэл харахаар юу байгаа? Зоосны хөлөг бодод тэгснэ одоо савааны хаан тэгснэ одоо 7 сэлэм. Айхт одоо юу гэдгийг таныг бол эрен тойрончин болж байгаа зүйлсүүд яг том зургаараа бол ингээ явж байгаа. Жижиг утгаараа бол таны амьдралыг өөрөө мэдэх ёстой. Илүү тийм өөрөө бие тааж толгоо даадаг тийм хүн байх ёстой. Давхар одоо нэгс нь юу гэсэн бэ? Хувь тавилангийн хувьд бол тань нэг тийм одоо ийм хязгаарлалууд ингэж явна гэсэн нэг тийм тавьчихсан. Яг хардлага бол мань хүн өөрөө мэдээ явж байгаа юм байна. Одоо хоёр дахь хөтөр буюу савааны хаан бол ер нь тийм жигхэн өөрийгөө мэддэг жигхэн цөрх Монгол гэдэг шиг тийм одоо хөтөр ихгүй юу. Тэгэхээр энэ бол их тийм юу гэдэг юм аа. Одоо дээр нь савааны хаан ба зоосны хөлөг бодол аль талаас таны юу гэж юм. Үйл дэлхий зоригтой бай, хамгийн гол нь толгойтойгоо бай. Яг өөрөө одоо яг ямар амьдрах гэдэг юу хийх гэдэг юу төлөө явах гэдэг тий. Тэр талаасаа бүгдийг маш сайн мэддэг байгаарай. Тэгээд хүмүүс ямар нэгэн байдлаар тэнийг мэдээж санал болгоно, ухаантай ч юм санал болгоно. Тэрэн дээр нь одоо хүний нэг ахтай итгэж заа явж хүмүүс бол чи одоо ийм одоо царайлаг юм байж одоо тийм ингэж юм уу тиймээс нь хүний арга гэвэнд орчих үед сорилыг өөрчмөл оруулдаг гэсэн. Тэгэхээр ерөнхий амьдралчин бол айгүй тийм дайжгүй бас айхтар тийм муу бол биш. Бас хувь тавилангаас аймаг тийм оролцсон баг. Гэхдээ нэг юм амьдралчин дүрм тогтоодсон юмнууд бол байгаа тийм. За харин хоёр дахь үзүр савааны хаан. За юу яана? Энэ амьдралаа жоохон айхтар юм байх өнгөд өөрөө жоохон том зургаар юм жоохон харуул яасан байж гарч ирээд. Гэхдээ юу одоо өөрийн хувь тавилангийн дүрмд зохицсон шийдвэртэй том алхмуудыг ер нь хийж ивэл ямар вэ гэж гарч ирж байна. Тэгээд хамгийн гол нь толгойтойгоо байх хэрэгтэй. Тэгэхгүй бол нэг тийм яг мэдээж хүмүүсээс зөвлөгөө авч болно юм байж болно. Гэхдээ амьдрал таны чинь аюу гой тийм гоё юм руу оруулах гад байгаа тус оруулах гад байна. Энэ рүү өөрөө орохын тулд яалч жоохон тийм зоригтой алхам хийх. Гэхдээ нөгөө хувь тавилангийн дүрмд нийцсэн тийм зоригтой алхмыг хийж явах нь маш чухал юм аа. Маш зөв юм аа гэж нэг талаас гарч иж байгаа юм аа. Тэгэд дээр нь мэдээж эхлээд амьдралыг өөрөө болон бус хүмүүстэй цуг яаж амьдрах уу, хаашаа яах вэ гэдгээ том зургаар нь харж авмаар байна. Хэд нэг юм хоёрын хооронд жижиг зүйлсээ нэг одоо ерөнхийгөөр нэг харахгүй. Тэрний орыг тийм том зургаараа ингэж явбал ийм болох юм байна, ингэж амьдруул ингэх юм байна. Би бас ийм зүйлээр ингэх юм байна. Тэгэхин тул нэгдүгээр өөрийгөө бас бүрэн мэддэг байх хэрэгтэй байна. Хоёрдугаар амьдралын дүрмээ ер нь бас өнгөрсөн 20-30-40 жилийн амьдрал чинь те яг юуг зөрөөд энэ чинь бас тодорхой хэмжээний зүүн сэнгийн бас байгаа штэ. Яг юуг ингэ хийхээр болж исэн юм байна. Айгуу сайхан бүтчихсэн юм байна. Айгуу сайхан зөөлөн асуудалгүй те хурдны замаар сайхан явж байгаа юм шиг бүтсэн юм байна. Зөрөөд юу хийх тусам болгоё гүрэх тусам болохгүй байсан мэн гэдгээ мэдчих хэрэгтэй байгаа юм. Бодод үзэх хэрэгтэй байгаа юм. Тэгж байж таны амьдрал бас хувь тавилангаас чинь дараагийн юмнууд орж ирэх болно. Одоо юу гэдгийг эн чинь ингэдэг чинь амьдрал давхцдаггүй гэхдээ нэг юм хэмнэлттэй юм аа гэдэг. Тэгэхээр нэг юм тодорхой хэмжээний нэг юм жижиг цаж гэсэн нэг юм давхцдаг юм байдаг л гэсэн үг байхгүй юу? Яг тэр давхцдаг зүйлсүүд чинь бол өөрөө чинь нэг төрлийн хувь тавилан ба нөгөө төрлийн одоо гэдгийг хувь тавилангийн одоо тогтоосон дүрмүүд энийг та харин мэдэх ёстой. Тэрнээс одоо юу гэдгийг бусдаар нэг тийм айхтар яан ингэсэн гэсэн одоо ийм юм байх юм аа ингэх юм гэсэн юм бол харьцангуй яг гайгүй байгаа нэг талаас. За тэгэнгүүт эерэг байх ёстой. Хувь тавилангаа бол ингээ өөрөө бодож байгаа хүн шүү дээ.
За тэгвэл жоохон тийм эерэг айтайхан байх тусам хувь тавилан чинь аягуус тийм зөв тал руугаа одоо амьдрал чинь их сайхан зөв тал руугаа орж ирэх болно гэдгийг одоо ингээд энэ өдөр маань хэлж байгаа юм аа. За харин 3 дахь өдөр 7 сэлэм. За хэрэг чинь бас их ухаантай амтэн гэдгээр бас их хулгайч амтэн шүү дээ. Ер нь ийм гялалцсан тийм хүний бөгж төмөр идэл мэдлийг хулгайлаад үүрэн тавиад гэдэг. Мэдээж одоо юу шүү дээ, одоо хэрээл одоо тийм мөнгөний сэлцөө нэгжлээ одоо тийм юугаар одоо металлаар хийнэ гэж юу яах вэ? Зөвхөн гой санагдаад авчдаг гэдэг шиг. Нэгсэн ийм байдгийг. Бодолтой бай. Амьдрал чинь жоохон юу орж ирэх гэдэг. Одоо тийм чичээсэж тийм сорилууд ер нь жоохон орж ирдэм байх. Худлаа ярьсан, хуурах гэсэн, эсвэл одоо гэдгийг жоохон залдах гэсэн юм, эсвэл жоохон тийм барьцгүй томруулах гэсэн юм, эсвэл айгүй тийм одоо хүнийг буруу тавьдаг ч юм уу. Одоо гэдгийг савааны хөдрийн нэг сул тал байдаг юм аа. Муу хүндээ муу, за яг тэр ойлгомжтой. Гэхдээ сайн хүндээ дэндүү сайн. Тэгэхээр одоо тийм сайн санагдсан хүндээ дэндүү сайн болчих гэдэг. Энд чинь ялангуяа өөрөө чи амьдрал одоо гэдгийг хувь тавилангаас за яг орж ирж байгаа юм л да, яг тийм жоохон сорил маягаар гэх юм уу. Юу шүү одоо гэдгийг очтгүй нэг тийм хүн нөгөө тийм ингэж заллуулна, ингэж л өөртүүлнэ гэсэн одоо юу бол хувь тавилангийн юм бол байдгүй. Бурхны заасан зураг бол бага. Гэхдээ одоо гэдгийг бурхан хүнийг сайн ба муу зүйлээр аль алиар нь сордог хувь тавилан гэсэн. Ийм зүйл яадаг үлээ гэхээр одоо сорил эвтэйгэн үлдсэн хүн бол айтайхан ингээд гарч яваад дараачаа сайхан шагналаа авдаг бол тэр сорилт нь унсан, луурдуулсан, залдуулсан, эсвэл одоо юм алдсан хүмүүс багталт юм аа. Тэгэхээр тань дээр бол юу гэдгийг одоо хувь тавилангаас орж иж байгаа юмуд гэвэл том зургаараа доктортой байх хэрэгтэй, доктортой амьдрал танд хэрэгтэй. Ер нь нэг юм толгой сайжлагч юм би яг ойлгож байна. Гэхдээ тийм буруу аргаж идэв юм уу? Эсвэл хурдан байж идэв юм уу? Эсвэл нэг юм хүнд буруу яах ч юм уу те? Хүний буруу таних ч юм уу? Тийм үйл явдлууд нь таны одоо тийм амьдрал сорж байгаа юм шүү. Айхтар тийм одоо тийм буруу яах вэ? Юуны үүлийн үр юм яах вэ? Гайгүй. Гэхдээ энэ сорилуудыг заримдаа тийм эвтэйхэн давах хэрэгтэй байт юм шүү гэдгийг одоо ингэ та бүхэнд одоо сануулж байгаа юм аа. За бас нэг юм байгаа юм. Одоо юу гэдэг вэ? Уг нь чинь за яг 7 сэлэн бол нэг талаас тийм үзүүл. Тэгэхээр нөгөө талаасаа бас юуны үзүүл гэдэг юм. Одоо нөөц, таны амьдралын нөөц гэх юм уу? Ер нь энэ хүчийг сонгосон хүнтэй манифест хийвэл бас айгүй үр дүнтэй манифест хийждэг. Одоо юм манифестийн татчдаг, тодорхой хэмжээний зүүн сонги мэдрэмжтэй айгүй дажгүй хүн байгаа байхгүй юу? Тэгэнгүүт энийгээ та гол нь бас яаж ашиглахаа нэг л сайн мэдэхгүй байна гэж гарч ирээд байна. Өөрийгөө маш сайн мэддэг байх хэрэгтэй. Тэгэхэд бол өнгөрсөн амьдралуудаас юу бол одоо түрүүсэн шүү дээ, юу болж ирсэн минь юу болох байсан минь бодож үз. Сэтгэл зүйн тестүүдийг өг. Давхар хамгийн чухал нь ээж аав эмээ өвөөг нь талчин юун дээр алж ирсэн минь юунд орж ирсэн минь гэдгийг бодож үзээрэй. Ер нь дөхөө юм бэ. Сая би бүр чин Монгол өдөртөө бүр амар зүрх харсан. Манай ээжийн талын өвөө зүгээр л миний хөгшрүүлсэн хөлбөр. Яагаад гэхээр ойлгомжтой. Дөрмийн дагуу энэ ч нэг алин бодноос хоол унахгүй шүү дээ. Тэгмүүд одоо гэдгийг тэр хүний бас хувь тавилангийн жоохон юм байгаа. Одоо тэр нь бас надад ч гэсэн бас тийм давхцах буюу химнэл нь орж магадaltaй байт юм аа. Тэгэхээр тэр тал дээр бас одоо харах хэрэгтэй шүү гэж одоо би та бүхэнд хэлж байна. За харин одоо гаргалгааны наривчсан хөдрүүд рүүгээ одоо орцгоё. За эхнийх нь нэг аяг. За аяг гэжтэй барыг усаар оргодоор байж тийм ч одоо бүр гэлз мэлзээд алж ирсэн гэдэг шиг. Юу байна? Аяг бол мэдрэмжийн хөзөр. Одоо аягүй тийм сайхан тааллын хөзөр гэдгийг. За тэгмүүд нэг аяг гэхэр чинь ер нь тийм амьдралын шин гой урсгал орж ийн шин сайхан юм бүтгэр байна те. Шин юм гээд эхлэлийн юм явж байгаа мэт үзэр хэвгүй юу? Таны амьдрал бол нэг талаасаа одоо алдсан онсон олон юмар дүүрсэн амьдрал. Тэгтээ тэглээ гээд
одоо ер нь нэг юм юу яагач хашраач илүү тийм ухаантай байгаач нөгөө талаас бас амьдралын сайн сайхныг мэдрээч яг мэдрэх тийм шинэ эхлэлийг одоос хийгээч тий бас зөв хүмүүстэй уулзаач зөв хүнийг таниач зөв хүнд боломж олгооч гэдэг одоо утгыг одоо хувь тавилангаас тань бас ингэж явуулж байгаа юм байна. Ийм учраас таны амьдрал бас одоо юу гэдгийг ер нь ингээд энэ өвөлдөө ч гэдэм үү бас аюу их тийм ялангуяа мэдрэмжэн дээр суурилсан буюу хувийн харилцаа, найз нөхдөд ч гэдэм үү тэр тал дээр олон тийм за яг хөө зарим нь хувь тавилангаас байх. Гэхдээ ихэнх нь одоо юу гэдгийг манифест талаас ч юм уу сүлжээ хүмүүс орж ирэх байх. Тийм маягийн зүйлс бол амьдрал чинь бол аюу гоё орж ирэх юм байна. Энэ бол мэдээж маш чухал, маш хэрэгтэй зүйл. Одоо юу гэвэл ялангуяа таны мэдрэмжийн одоо сэрнэ гэх юм ааши. Зүрх сэтгэлийн одоо чакра чинь зүрхэн чакра чинь сэрэх юм байна. Тэгэхээр одоо хүнийг илүү сайн таньдаг болно, илүү сайн хүнийг мэдэрдэг болно. Хүнийг бас илүү тийм гоё ойлгодог тал руугаа бол одоо болох тийм зүүн сэн одоо юм чинь сэрэл чинь тань руу одоо бол энэ хувь тавилангийн замаар ямар ч үсэн явж байгаа юм байна. Бас мэдээж бас 100% хувь тавилангийн хүн бас юу байх вэ тийм үстэй. Яг тэр замаар ингэ явж байгаа учраас бас энэ бол болж шүү. Тэгэхээр дээр нь ер нь бясалгал жоохон хийж юмар юм байна. Муу нэг ганц хоёр чулууч гэдэг юм уу 41 чулууч гэдэг юм эсвэл одоо таараа үзэж нэг тийм байхад буруудах юм бол нэг байхгүй юм байна. Яагаад гэвэл эн чинь өөрөө чинь бас одоо сэргээж байгаа. Илүү тийм бас хувь тавилангийнхаа ингээд тийм юм замаар байгаа хэдэн бас тийм дүрмээрээ явж явах үед өөр ч бас тийм илүү одоо нэмэр болох үс зүйлсүүд бас байдığım баа гэж одоо энэ хөзөр маань гарч иж байгаа юм аа. Хоёр дахь нь нар. Ваа. Тэ гаргалгааны чинь савааны хаан. За ер нь бол ад зэвэх тийм бас гоё уюуд бол байна. Амар тийм айтайхан ингээ ад зэвээсэн ингээд хамгийн нар шиг яадаг. Одоо энэ бол тийм хувь тавилангаас гэхээсээ илүү өөрөө чинь тийм одоо өвөгдөөцийн сүнс, удмын сахиусуудын сүнс ингээд юу яаж байгаа, ивэж байгаа ийм үйл явдал бол болж байгаа юм байна. Энэ ингээ ивэлээ ач хайрлаа өгөөд ад зэвэж өөр чинь ингээ сайхан ивэгээд явж явах юм байна. Тэгэхээр энийг бас маш сайн ашиглаад одоо юу гэдгийг азаа хүнд алдчихгүй хүн шиг өөр дөрөө одоо ашиглаа явах нь маш дээр юм а гэж нэг талаас хэлж байгаа. Хоёрдугаарт ер нь өөртөө тийм шудраг байсан дээр байна. Яг одоо ч нөгөө нар чинь нэг талаасаа гараад ивэж байгаа гэсэн нөгөө талаас нар гарахад тэгэл орчингийн бүх бузар булаа юм харагдаж байгаа шүү дээ. Одоо зарим нэг нь мэдэх байх та тэгээ одоо өдөр буудлаас гарах, шөнө буудлаас гарах хоёр арай өөр тийм юу гэх шүү дээ. Тэ мэдж байгаа байлгүй. За тэрэн шиг одоо нэгсэндээ юу байгаа юм? Яг өөрийнхөө амьдралдаа өнгөрсөн дэр болон аав ээжийнхээ бас хамгийн мэдээ санаж агаад надаа ер нь ийм юм зөгт юм байна. Ийм юм зөгтгүй юм байна. Энэ болт юм байна. Энэ болтгүй юм байна. Тэгээд төлөвлөлтөө ч гэсэн адилхан. Ер нь одоо миний амьдрал ийм зүйл ингэ болдог учраас би ийм зүйлийг хийх ёстой. Энээс хол байх ёстой. Хүмүүстэй харилцахдаа би энэ дээр анхаарах ёстой. Би энийг бас ингэх ёстой. Ер нь одоо юу гэдгийг ийм төрлийн юм байгаа бол нэгэнт би чадахгүй эсвэл хүнийг буруу танихаас ийм болохоос хойш зүгээр яаж ч гоё санагдсан орхихон дээр юм а гэдэг одоо концепт буюу одоо өдөрдох үдэл санааг өөрөөсөө зөв суулгачихсан байна. Суулгачих. Одоо нөгөө юу штэ би нөгөө покер хөзөр азгүй байхгүй юу? Нөгөө мөрөдөө тоглоом азсны тийм лотоны азгүй. Тэр нэг талаасаа бол одоо юу гэдгийг мэдээж хэцүү л. Гэхдээ нөгөө талаас бол намайг тийм бас хит ад сорьсон тийм тэнэг үйл явдал бас хамгаалсан гэж үздэг. Зарим тохиолдолд та чинь гэсэн тийм байх. Тэгэхээр нэгэнт ийм ингэж юм бүтэхгүй шүү дээ. Одоо би бол ер нь нэг юм юу яаж яагаад лотоноос тийм мөнгө хожсон удаа байхгүй. Нэг юм наад лотоо сугалгаа тэгээ дандаа нэг юм сонс юм гарч ирдэг. Тэр утгаа бүр нэг удаа мах идсэн чинь боомсонд юм сугалгээд шагналын дээд сан 200 сая төгрөгийн хоол нэрх гэтэл би юу бодсон? Нэг лаз би яав. Тэгээд тэрний яаж явцгүй би яав.
Нэгсэндээ яг тийм төрлийн хүмүүс байдаггүй. Яг тэрэн шиг таажсан тийм байгаа. Тийм учраас яг энэ дэр би болохгүй, энэ дэр би болдог юм би бол маш сайн хийх ёстой. Болохгүй юм бол би бол одоо яг хийхгүй юм гэд бодчихгаа гэж хэлж байгаа юм. За 3 дахь үзэр маань 6 зоос. Юу яана харин болж шүү гэдэг шиг. Энд чинь одоо харалтаа алюминий сайхан энэ чинь айгүй сайхан модны доор одоо 2 хүүхэд бид ингээ зоос барьчихсан гэж байж штэ. Энэ бол айгүй сайхан хөзөр гэсэн үг ээ. Юу гэсэн үг гэхээр одоо таны амьдралд буян үйлдэх бас одоо айгүй сайхан замыг чинь засдаг юм байна. Ном уншуулаад ер нь нэг юм бас засал бясалгал хийх юм бол таны амьдралд айгүй сайхан тийм засаад зүг зурж ороод давхар таны ч бас сүнслэг талаас нь сайхан эдгэж ангаад юм байна. Нэгт хоёрдугаарт ер нь нэг юм яг хувь тавилангаа системийг ганц хоёр байгаа гэвэл танд учрах ёстой хүмүүс гэж байдаг юм байна. Сайн талаасаа ч тэр, муу талаасаа ч тэр. Тэст хувь тавилангаас орж ирсэн ганц юм гэвэл энэ хүнтэй учрах ёстой, энэ хүнтэй ингэх ёстой. Тэгэхээр одоо нэг тийм яаж энэ хүнтэй дийл буюу одоо яаж энэ хүнтэй учир зүгөө олцоос чинь одоо гэдгийг дараа чинь юм чинь аялал чинь хамаард юм байна. Тэгэхээр таны амьдрал бол одоо сайн ч хүн орж иж байгаа, муу ч хүн орж иж байгаа. Ялангуяа муу хүмүүстэй учирч байгаа нөхцөлд юу яах ёстой? Яаж ижаад холдох аргыг бол заавал ойлгох ёстой юм шүү гэж одоо ингэ гарч иж байгаа юм аа. За ингэ эхнээс нь дүүрэхэд бол ерөнхийдөө бол одоо хувь тавилангийн хэдэн дүрмүүдтэй тэр дүрмүүд нь яг одоогийн өөрөж амьдралд бол юу байлгадаг. Айхтар тийм дэсрэлтэл бисэн тийм юм одоо баг хэлэгдэг. Ер нь тийм доктортой байдал бол өөр чинь чиглүүлж өгдөг. Энэ дээр өөрөөрөө бас суралцах систем суралцаа мэдэх систем мэдээд одоо яг юунд сайн юунд муу юу оролцож болох юу оролцож болохгүй гэдэг мэдээ явсан өөр чинь маш үзэгдэх юмаа гэж гарч иж байна. Харин хувь тавилантай холбоотой юмнууд гэвэл яаль ч өөр чинь тийм учрах ёстой хүмүүс гэж байдаг. Яг тэр нь гэхдээ тийм заавал тийм бүгд сайн хүн гэсэн үг бол биш шүү гэдгийг хэлж байгаа юм аа. За харин одоо юу яа? Oracle өдөр маань юу шилсэн байна? Харцгаая. Эхнийх нь одоо амьдрал одоо өөрөөс чинь юу гэж асууж байна гэдгийг хэлж байна. Энд ч бас их сонирхолтой гоё үг шүү дээ. Амьдрал өөрөө яг юу асууж байна? Яг миний хөш, миний бороо, найз, андаа, тэ? Яг яамаар зөв шалгах байл. Тэгээ тийш чи хоёулаа бас нэг аргалж үзье. Гэхдээ энэ дүрмүүдийг зөрчихгүй шүү гэсэн. Тэгэхээр өөрөө чи амьдралд ингээ орж ирж байгаа ялангуяа манифестод бол айгүй үр дүнтэй сайхан явдсан байна. Гэхдээ яаж үр дүнтэй явдаг вэ гэхээр яг өөрөө чинь энэ дүрмэн дотор одоо тийм периметр дүрм дотор байгаа одоо дүрмийн периметр дотор байгаа зүйлсүүд чинь л аюу сайхан маш аюу хурдан бүтдэг. Хэрвээ бүтэхгүй уудах юм эсвэл бол нэг л тийм барцад саад гараад байгаа бол энэ одоо өөр чинь нэг тийм хувь тавилангаас ер нь надад юмуд байна. Яг явахсгүй зам юм байна гэдгийг өөр чинь аюу сайхан ойлгож байгаа гэж гарч ирж байна. Хоёр дахь нь одоо бүх амьдралд байгаа бүх зүйл чинь таны төлөө хийж байгаа юм. Одоо өөрөө ч нэг тийм дайсан байсан гэх юм бас байхгүй. За яах вэ? Энэ бол юу шүү шууд утгаараас ойлгож болохгүй. Яа одоо гэвэл гадаа угаасаа өөр чин дургуй дайсан өөрөө ч ашигч гэсэн хүмүүс байгаа юм байгаа. Юу гэсэн үг вэ гэхээр яг тэр хэмжээний хүрээллийг яг өөрөө ч тийм аюу айтайхан тийм хүрээллийг бол үүсгэх бүрэн боломжтой гэсэн үг. Харин энэ дээр цэвэр та өөрийн гэсэн одоо юугаа төсөөлөл одоо юу хийх ёстой. Манифестийн зөв төсөөлөл зөв залбирлаа гэх юм уу те. Одоо юу гэдгийг зүгээр л нэг юм 2 3 лазм сайхан гусчдаг тийм найзаас одоо тийм очиргүй өмнөж байдал очиргүй тийм одоо санхүүгийн тусламж хүсэх хэрэггүй сте. Ийм хүн одоо гоё байна гэд. Эсвэл ингээ хүн аюу айтайхан очиргүй айтайхан байна гэд. Тийм маягийн бүх юма одоо тийм гоё амьдрал юм чинь тодорхой байлгаарай. Ялангуяа манифест хийж байгаа хүмүүсийн маш сайн тодорхой байлгаарай. Амьдрал чинь угаасаа тийм сонс мөн орж ирнэ. Гэтэ юу яа? Тэрнээс бас зөрөөд хамгаалдаг хүмүүсийг бас өөрөх амьдралд сайн оруулж өгөөрэй гэж энэ хөтөр маань гарч ирж байна. За юу вэ? Одоо харин энэ хувь тавилантай холбоотой таны одоо
энерги аавра чакрач нэг ямар хувь байна харцгаая. За юу юм байна? За би түрүү хэлсэн тэр батлагдлаа. Яалтчгүй таны амьдралд бол ер нь ийм учрах ёстой хүмүүс гэж юм байгаа. Гэхдээ тийм сайн үеийн өрөө учирсан ч хүмүүс байна, муу үеийн өрөө учирсан ч хүмүүс байна. Жохон яж одоо өөр төрлөө чинь дургу хүмүүс ч байг юм байна. Тэрнээс болоод энэ хөсрийг сонсон хүнтэй бас нэлээ амьдралдаа алдаж онож одоо нэг хөөргөж юм хөлөө олохгүй унаж бүдэж явнуудаа гэдэг шиг юм болсон юм байна. Яг энэ чинь дуус шатандаа бол байгаа. Яг гэвэл 5 аяг гэдэг бол юу гэдгийг харамсал. Гэхдээ одоо энийг одоо 5 аяны 3 нь унагцсан, алдаад унагцсан. Харамсаж байгаа. Гэхдээ 2 аягаа аваад явна гэсэн үг байхгүй юу? Яг тэр шиг тийм үйл явдал амьдралч ер нь болж байгаа юм байна. Бас энержис яг тийм л байгаа юм байна. Тэгэхээр айхтар тийм хүнд юмыг бас бити бодоорой. Амьдралч нь яг зүгээр айтайхан юм руу явж байгаа. Энержис ингээд зөв тал руу явж байна. Гэхдээ юу юм бэ шүү? Ер нь нэг юм хүн тал дээр энерги аваач юм бол яг тийм учрах ёстой уулзах хүмүүс байт юм байна. Тэр тал дээр харин тийм нэг одоо манифест гэдэг юм уу эсвэл тийм заслмах хийлгэж их нь зөв юм байна. За ингээд 3 дахь өдөр маань дуслаа. Хөдөр дэлгэцэн таалагдсан бол лайктараар, шеэрээрээ сабскрайб дараарай. Мөн донешн бол маш баярлах болно. Тэгээ мөн та гүрийн нөхдөнд юу хүсэж ийн ямар зорилготой байна те. Юуны төлөө тэмүүжийн гэдэг бичээ явуул тэр чинь төлөө сайхан одоо манифест хийгээд залбирлуудад өрөөл ирэх болно. Тэгээд одоо бас амар тийм стресстэй ингээд тийм тайвширч чадахгүй уурлаад хэцүү байгаа нөхцөл одоо байгаа бол юу яараа миний 5 хүн саналддаг Oracle гэдэг нэр зөвлөлд давсаа тэрийг хэрэглээд үзээрэй. Ердөө 10-20 минут сайхан усанд ороод одоо давсаасан доо за эсвэл тийм байн байхгүй бол одоо төмпөнтэй усанд осон ч болно. Тэгээд 10-20 минут сайхан бясалгал хийгээд тэгээд шүршүрт орчхоор амар сайхан биечтэн намраад бүр нойрчин хүрээд одоо энержийн цэвэрлэгдээ тийм сайхан тайвширдаг юм байгаамаа. Хүмүүс ч одоо аягүй сайхан амстай байдаг. Одоо чинь хэрэглээ гараад баг 2 сар бараг болох чинь 9 сар юу болж байгаа юм те. Тэгэхээр та бүхэн ч гэсэн бас тийм одоо ийм хэцүү нөхцлөөс энийг сайн цэвэрлээрэй гэж хүсгээрэй. Тэгээд сүүлд нь хэлээд юм байна. Одоо чинь атманы гэрийн гадаа нэг удаа явбал атманы буруу сэгсрсэн. 3 атманы гэрийн гадаа 3 удаа явбал төлжиний буруу үстэй. Угаасаа тэр үеийг сэгсрүүлэх мэдж байгаа шүү дээ. Яг тэрнтэй адилхан ялангуяа өөрөө чи амьдрал одоо нэг олон зүйл бас давтагдсан юм шиг байна. Энэ зүснийг тийм давтагдуулаад яах юм бэ тийм үстэй. Сайн л яг давтдсан гэж муу давтдал яах юм бэ үстэй. За тэгэхээр одоо дараа ч өдөр хэлээд уулзцгаая. Сайн сан өгсөе.